Hi. За өнөөдөр би бичлэгээрээ үнэхээр төрдөг хүмүүсээ ээж болоод хүүхэд төрүүлдэг хүмүүсээ нэг зүйл бүр урайлмаар байгаа. Тэрийг ингээд явандаа гоё бичлэгээрээ гоё тайлбарлаад хэлье. Хэрвээ энэ бичлэгийг 100% төлбөртэй сурталчилгаа гэж та харж байгаа бол уучлаарай. Та битгий үзээрэй. Минийхийг ингээд сонслоо гэж та энийг хэрэглэх гэсэн үг биш шүү дээ. Зүгээр ер нь хүмүүс ингэдэм байх гэдэг хүн болгоны гоё ингээд туршлагыг ингээд сонсоод явхад угаасаа илүүдэхгүй гэж би бол боддог. Яг одоогийн байдлаар би ингээд арьс арчилгаагаа хийх болгондоо зүгээр ингээд энэ бол зүгээр бодол шүү. За энэ ерөөсөө ямар нэг юм биш, зүгээр хоб бацж байгаа. Би ингээд байнга бодогддаг. Юу вэ гэхээр за хүний ингээд арьс ер нь арьсаа арчилдаг, арьсандаа анхаармаар байдаг хүмүүсийн арьс нь 30 хүртлээ зөвхөн ингээд арьс арчилгаагаа хийгээд байхад гоё ингээд болоод идэг. За бүр болохгүй маяг бүр ингээд унтаал сайн ингээд нойр аваад ах юм бол баг ингээд арьс нь ингээд амар гоё явж л идэг. За тэнгуүтээ 30 гараад эхлэхээр заавчгүй арьсандаа нэмэлтээр витамин хэрэглэх хэрэгтэй болдог. Тэр нь юу гэхээр арьс арчилгаагаа төгсхийн гэхдээ тэр ингээд насныхаа хэрээр арьсаа төгс арчлаад байсан ч гэсэн ямар ч тийм нөлөөгүй. Тэнгүүд яг витамин давхар ууж иж яг нэг хүсэж байгаа үр дүндээ ингээ хүрээд хүсэж байгаа үр дүнч байхтай нөгөө өмнөх л арьсаа хүсэж байгаа шүү дээ. Хүн ч угаасаа би чи өмнө нь ийм арьсаас та гоёсэн ямар ч хүчлээгүйсэн одоо нэг ийм хэлхсэн хүчлээ одоо нөсөө толгов те нүхжилт амар болчлоо гэл яг тэр арьсаа л ингээ хүсээд идэв шүү дээ. Тэнгүүд тэрийг зөвхөн дангаж арьс арчилгаа шийдэж өгч чадахгүй. Тэгэхээр заавчгүй бүр өдөр болгон коллаген одоо сэх нөсөө талбны эсрэг тэр мелатонин бодисыг ингээд сармжуулах юу гэдэг те үс хумсны биотин ч юм уу тэр болгоныг бүр нэмэлтээр өдөр болгон хэрэглэх хэрэгтэй болдог. За тэнгуүтээ 40 гараад тэгэхээр юу гэж санагдсан бэ гэхээр 40 ба түүнээс дээш настай хүмүүс ер нь сардаа нэг удаа эсвэл 2 сар эсвэл бүр улиралдаа нэг удаа ч юм уу те бүр тогтмол гоо сайханч дээр клиник дээр арьсандаа ямар нэгэн тарилга хийлгүүлэх ёстой юм шиг санагдсан. Тэнгүүд яаж ийм вэ гэхээр арьсаа төгс арчилна, витамин өдөр болгон уун, дээрэс нь нэмдэг нь нөгөө PDR-ын тарилга, режуран ч юм уу те одоо юу л байна одоо тэр нөгөө гоё ингээд арьсанд чийг л ер нь хүний ер нь чийг л дутагдаад хахаар арьс ингээл гундаад идэв штэ. Арьсны өнгө алдагдаал, арьс үчлээтэй л те. Тэр бол бүх юм чигнээс л хамааралтай байдаг. Тэнгүүд усаа сайн уугаад арьсаа сайн арчлаадсэн ч гэсэн чиг авч чадахгүй, бүр ингээ амаараа витамин усан ч гэсэн чиг авч чадахгүй. Тэнгүү хүчээр арьс руу чигийг нөгөөх юмыг хүчээр ингээ наанаас нь тайрах хэрэгтэй болдог. Би бол бүр тэгж төгөнсэй. Тэгээ ер нь ингээ өөрийгөө хараад тахад яг одоогийн байдлаар бол би яг витамин болон арьс арчилгаагаар бол ингээ дөнгөөд яваад байна. Гэтэ одоо хизээ тарилга тариулах нь одоо бүр 40-оос өмнө тарилга тариулж магадгүй хэрэг би муу арьсаа арчлаад те өдөр хоног алдаал тэнгуүтээ нөө витамина ч юм уу витамина одоо өдөр болго ууж чадахгүй те тэгээд ах юм бол тэгэл нөгөө арьс чин бүр хурдцтай гунд нь үчлэт нь яг ингээд наснаа тохирсон юмнуудаа үг ингээ хэрэглээд ах юм бол яг одоо байгаа байдлаа жоох ингээ удаашралттайгаар хөгшөртэй юм шиг санагдсан. Гэтэ энэнд нэг санаа зовдгүй хүмүүсээс байж болно шүү дээ. Нэг амар арьс нь үчлээдэг, арьс нь гундах ч юм уу тэр юмд нэг ингээ ач холбогдол өгдөггүй. Уусаа тийм хүмүүс байдаг. Хүлээн зөвшөөрнө. Тэгээ миний хувьд үнэхээр ингээ анхаардаг. Одоо би юунд уриалах гээд байна вэ гэхээр яг ингээ төрхөөсөө өмнө хүмүүс чинь ингээ хүүхэдтэй бүр ингээ бүхэл ямиг нь бэлддэг шүү дээ. Одоо төрж байгаа хүүхдийн живхийг нь, хувцсыг нь, ахуйн хэрэглээг нь бүх ямиг нь бэлтгэдэг. Одоо дөнгөж төрөөд хүртэлтэй нөө D витамина хэрэгэлдэг те тэр болгоны ингээл авах хэвээр энийг болохгүй гэл ингээл авдаг. Тэгтэл ээж юроос өөртөө анхаардаг юм шиг надад ингээд санагддаг. Яг ингээд ойр хавийн хүмүүсээ харахад ч тэр тэнгууд ээж өөртөө тэгж анхаарахгүй биеэ тэнхрүүлэхэд ингээд анхаарахгүй байна гэдэг чинь ээж төрсний дараа байнга ингээл ядаргаатай байна. Ядаргаа нь удаан ингээл хадгалагдаал би энэ юроосоо тэнхэрчгүй байна. Би энэ тэнхэрчгүй байна гэдэг чинь сүү муу орно те. Сүү муу ороод улам ингээл царай алдаал, чингээж хас чадахгүй. Ер нь ингээд ихэвчлэн хүмүүс тийм асуудалтай байд юм шиг надад ер нь ингээд анзаарчихсан. Төрсний дараа ингээд хүмүүс ч нөгөө өмнө нь байсан шигээ хүсээд, өмнө нь байсан биеэ хүсээд, өмнө нь байсан арьсаа хүсээд, өмнө нь байсан хүсээд ангууд
Тэр нь яг ингээд байхгүй байнгут чинь стресстэй л ахаар чинь улам л нөгөөдг нь ингээд сайжрахгүй шүү дээ. Мэдээж бодоод стресстэй ахаар яаж сайжрах вэ? Тэгэл улам биеийн тэнхрэхгүй удаашраал гэн тий. Тийм болохоор ээж нэгдүгürt одоо өөрийн гоо сайханд анхаарах витаминууд байж болж байна тий. Тэнгүүтээ яг биеийнхээ дотоод одоо зүгээсээ тэнхрүүлэх ямар одоо бүх төрлийн витаминууд байна. Бүр тэр болгоныг ингээд бүр амар сайн базаагаас гэж үсэг. Тэнгүүтээ одоо төрсний дараа та заавал хаван буулгах цай ууж агаарэ. Төрсний дараа бүр ингээд 1 жилийн дараа 2 жилийн дараа өөртөө анхаарыг яана уучлаарай. Өөртөө анхаарыг их биш. Яг хүүхдэд төрөхдөө өөрийгөө ч гэсэн давхар гоё анхаараасай. Нэг өдөр ч алдахгүйгээр би яг өнөөдрөөс төрсөн бол өнөөдрөөс бүх юм ингээ хэрэглээд амар хурдан гоё тэнхэрдэг заяа. Эхний төрөлтөн дээр бол угаасаа хөвчлэн хүмүүс чинь жоохон туршлахгүй байдсан шүү дээ. Би ч гэсэн бас туршлахгүй байсан. Гэхдээ би баг зэргийн өөртөө бол анхаарч чадсан гэж бол боддог. Яасан бэ гэхээр би бол хаван болгох цай, сүү оруулах цай, бурам, одоо тэр мультивитамин те би энэ бүгдийг бол бүр ингээд төрхөөс өмнө бэлтцсэн байсан. Тэнгүүд захны төрөлтөн дээрээ яг туршлахгүй гар дүгнсэн нь юу гэхээр би яг нэг 500 мянган төгрөгөнд ер нь бол бүр яг зөвхөн өөртөө хэрлэн гэсэн юм авч исэн. Гэхдээ тэрэнд ерөөсө гоо сайханд анхаарна гэсэн юм бол байгаагүй шүү. Би яг төрсний дараа эн чинь ингээл нөө үс жунаал, арьс амар ингээл хуурайштай штэ тий. Тэнгүүд арьс хуурайшаал, үсээ угаах болгондоо унж байгаа үсээ хараад улам ингээл стресстэй. Тэгэл би төрснийхаа бүр хэдэн сарын дараа 3-4 сарын дараа санагдчихээн. Тухайн үед би яг нэг Америкийн нөө юм гами бүтцтэй эрзэнийн чихрэн биотин байдаг шүү дээ тий. Бүх хүмүүс мэдэх баха. Би тийм биотиныг олоод тэрийг юу нэг хэрэгжилжсэн. Гэхдээ тэрийг яг үүндээ уучлаарай зүгээр нэг савтаг авчаал тэгэл би зүгээр дахиж хэрэглээгүй. Тэгвэрөөсөө нэг хүүхдээ сайн анхаараагүй юм шиг санагдсан тэр ихгүй юу. Яг го дотроосоо бол бие бол гоё тэнхрүүлж чадсан. Юу нэгэд хүн ингээд гоё хурдан тэнхэрчих юм бол жингээ ч гисэн гоё ингээд өмнө нь төрхөөс өмнө ямар байсан луга хурдтай очтой юм шиг санагдсан. Би ингээд 7 хоногийн дараа төрчөөд яг 7 хоногийн дараа ингээд зураг авахад яг ийм байсан байхгүй юу. 7 хоногийн дараа ингээд гидс байхгүй. Тэгтээ ингээд бүх биеэр ингээд тархат нөө жинэн тархацсан. 2 дахь төрөлтөн дээрээ би яасан бэ гэхээр би 2 жилийн өмнө төрсөн. Тэгээд би 2 дахь төрөлтөн дээрээ бүр үнэхээр за би дотроосоо ч тэр гаднаасаа ч тэрээс бүх юмд анхаарна гэж бодсон. Яа тэлэр би нэг юм анзаарсан. Ер нь ингээ хүн төрж ийна гэдэг чинь хүн яа ингээд шинээр өөрийгөө дахин ингээ гоё шинжилэлт үүсгэхэд амар гоё хурдан ингээд нөгөө юугаа авдаг нөлөөгөө авдаг юм шиг санагцсан. За тэгэнгүүт за би 2 дахь төрөлтөн дээрээ бүр сая төгрөгөнд заяа. Би ойрын 6 сартаа хэрэглэх дотроос нөө арьс ус хумс тэ тэрэндээ хүртэл анхаарах витаминууд. За тэгэнгүүтээ D витамин, С витамин, мультивитаминууд заа мульт дотроо одоо төмөртэй, кальцтай юутай байлаа. За амар олон юмнууд байсан. За би яг ингээд төрчөөд нөө хэрэглэж байгаа витаминууд авсан витаминууд гингүүтээ би яг одоо нэг брендийн бүтээгдэхүүнийг би ингээд байнга хэрэглэдэг байхгүй юу? Витаминуудыг. За тэгэнгүүтээ би яг юу авсан ингээд гоё яг тухайн үед би хийжсэн сторинуудаа бас гоё ингээд зураг мөргөнд байвал би ингээд ярьж явах хэвээр гоё ингээд оруулаад аяг. За тэгээ ингээд амар олон төрлийн витамин авч байгаа. Зөвхөн ингээд биендээ анхаарах витамин авч байгаа. Тэнгүүтээ давхар тэд нар чинь өөрсдөөс нөө хаван болгодог цайтай байдаг. Тэр хаван болгодог нөө хулуутай цай. Хулууны хаван болгодог цай, бурам, ахаал нөгөө нэг бурам тэр чинь нөгөө би амар сайн тэнхрүүлдэг гэдэг штеп. Бурам эднэрийг тэгтээ бол ингээд өөр газруудаас ингээд цуглуулад аваад байгаа шүү. За тэнгуүтээ сүү харуулдаг цайг ингээд 2 төрлөөр нь тэгээл нөгөө нэг сүү харуулдаг бүтээгдэхүүнүүдээ мэдээж бэлдэн штэ тэ нөгөө гүзээ 10 гурил мөрөл гээл тэ. За ингээд тэр болгоныгоо ингээд бэлтэж байгаа. Тэгээл нөгөө сав агшаадаг юмас бас ингээд сайн хэрэглэе гэж явж байгаа. За тэгээл за дараагийн төрөлтөн дээр бол би дотроос гоо сайхантай илүүх бас анхаарай гэж бодоод гоо сайхны юмнуудаа л нэмсэн гэсэн үг. Би юу 2 төрөлтөн дээр хоёулын дээр нь 20 кг нэмсэн хүн. Нөгөө нойроосоо ингээ ядаргаагаа тайлж чадахгүй байгаа ч гэсэн давхар ингээд хүчээр витаминаар ингээд биеэ ингээд жоохон бөмбөгдөөд тэ хүчээр ингээд дотроосоо ингээд өөрийгөө ингээ хүч энергитэй байлгаад ангууд жин нь бас ингээд давхар ингээл багаар ингээл хасагдаад идэм шиг надад бол тэгж анзаарчихсан. Тэгээд тэнгууд би бол ингээ 2 төрөлтнөр хоёулын дээр нь 20 кг нэмсэн гэсэн шүү дээ. Тэнгууд би 2 дахь төрөлтөн дээрээ 1 сар одоо төрчөөд 1 сарын хугацаанд бол би 15 кг хассан байсан. Тэгэл тэр үлдсэн 5 кг бол ингээл аажимдаа л ингээл хасаад байдаг.
Гэхдээ би хоёр төрлөнөөр хоёулын дээр нь яг одоогийн байдлаар бүр ингээд жирэмсэн бүр ингээд хүүхдгүү байхын өмнөх жиннээсээ бол төрөлт болгон дээрээ би нэг 2-3 кг авч үлдээл байдаг хүн юм бэлээ гэж олдог үнсэн. Бүр ингээд яг бүр ингээд төрхөөсөө өмнөх бүр тэр биендээ бол хүрч чаддгүй би байна. Тэгэнгүүт тэгээ би саяханаас ер нь жоох ингээд хүмүүст юм ингээд хүрэх гээд би Instagram дээр жоох ингээд рилүүд хийгээд байгаа байхгүй юу. Тэгтээ рил хийхдээ бас үнэхээр followers байхгүй л те. Тэгтэл би үнэхээр надад ингээд таалагдсан, биендээ өөрчлөлт авсан, намайг үнэхээр ингээд гоё сэтгэл хангалуун байлаа. Тэр бүтээгдэхүүнээ бас ингээд гоё хуваалцаад. Тэгтээ би давхар зүгээр ёо энэ ихтэй амар нийттэй. Би зүгээр сайн дураараа дандаа коллаб явуулдаг. Яг миний ингээд хийсэн рилүүдийн коллабыг ингээд авдаг. Тэгээд би бүр ингээд амар баярлдаг заяа. Тэр рилүүд маань бүгдээрээ зүгээр л миний сайн дурын цагаа зарцуулаад өөрөө тэрийгэ худалдаж аваад мөнгөө зарцуулсан миний зүгээр сайн дурын ажлууд. За тэр дотроос тэр витаминыгаа ч гэсэн би бас хийсэхгүй. Яг өөрийн зүгээс төрсөн сэтгэлээ нөө арьс үсэндээ хэрэглэдэг витаминаа хэрэглээ ямар байсан гэд би нэг төрсөн сэтгэл би ярьсан рилс хийсэн. Тэгсэн чинь тэд нар маань баярлаа гоё рил болсон байна. Ингээд сэтгэлээ хаваалцсан маш их баярлалаа. Тэр чи одоо нөө хэрэглэгчийн сэтгэл шүү дээ. Надаар дахиад ингээд бичлэг хийлгүүлээ болох уу гэдэг дөөхгүй. Тэгэхээр би тийгээ гээд. Тэгээд би яг өөрсдийнх нь юун дээр нь очиод өөрсдийнх нь яг нөө дэлгүүр дээр нь очиод зүгээр ингээд эрсэж аншлаад өгье. Тэгээд ингээд би яг өөртөө юу хэрэгтэй байна тэр болгоныгаа мэдэж авчаад юу авмаар нь аваарэ гэдэг дөөхгүй. Гэхдээ би тэр чинь ингээд амар ийг байгаа шүү дээ. Би яг үнтэй ямар ч ингээд followersгүй хүн би тэр одоо би тэр витаминуудыг стори доод одоо рилс хийгээд ямар ч ингээд нөө инфлюенс явахгүй байхад аваар гэхлээр би бас ингээд санаа зовоод ерөөсөө тэгж авч чаддгүй юм байлээ шүү дээ. Гүн чи тэгээд би нэг өөрийнхөө дуртай коллаген авсан байхгүй юу. Тэгсэн чинь саяхан надтай бас ингээд холбогдоод одоо ингээд манад нэг ингээд дахиад бичлэг хийдэг гэж гэсэн байхгүй юу. Тэгтээ би яг үнэндээ ингээд өөрийнхөө Instagram дээр хийхээсээ ер нь бол ингээд амар санаа зовдөг. Яг тэлэр ямар ч ингээд followersгүй байхад би тэрийг өөрийнхөө Instagram дээр хийгээд ямар ч ингээд явахгүй штий. Тэнгүүд тэр хүмүүст ингээд амар хайрын байгаа юм шиг надад санагдаад хэдий ингээд collab хийж байгаа ч гэсэн мэдгүй надад л үр дүнгүй яг ингээд үзэлт нь ингээд их байгаа ч гэсэн зүгээр л хүмүүс ингээд үзээл өнгөрчдөг гэж би бол боддог. Одоо эднэр маань хараа юу хямдрал зарлах гад тэгээ тэрэндээ намайг угнаал ингээд өөрийнхөө гоё ингээд зүгээс ингээд бичлэг хийгээд өгч гэсэн байхгүй. Тэгэхээр би зүгээр ингээд бичлэг хийгээд өгье. Тэгтээ та нар ингээд өөрсдийнхөө Instagram дээр постлоо гэд тэгээ би бичлэгийг хийгээд өгсөн байгаа. Тэгээ яг нөгөө хямдралынхаа үеэр угаасаа постлно гэсэн. Тэгээл тэгсэн чи харин намайг тийм бичлэг хийж өгч байгаа юм чинь ингээд надад бас ингээд миний гарыг сайлгасан. Тэгээд гар цайлах юмд угаасаа миний дуртай юмнуудыг өгсөн. Тэгээ би та нарт гоё үзүүлье юу байгааг. Энэ болохоор загасны коллаген байгаа. Тэгээ энэ коллаген болохоор угаасаа коллагенууд чинь зарим коллагенууд ер нь ингээд биед шингэлт муутай байд юм билэ. Зүгээр ингээд уугаал байдаг. Тэгсэн мөртлөө ерөөсөө ингээд нөлөө үзүүлэхгүй байна гэдэг чинь ерөөсөө биед ингээд бүтэн ингээд шингэхгүй байна гэсэн үг. Тэнгүүд шингэлт сайтай коллаген хэрэглээрээ. Заавал энэ биш шүү. Зүгээр ер нь ингээд шингэлт сайтай юу гэдэг байнга ингээд асууж агаарай. Тэгээд коллаген чинь бас амар дотор олон төрөл байдаг шүү. Ингээд коллаген гэж тэнгүүд энэ ста миний ус хумснаас амар сайн байна гэж юусоо бодож болохгүй. Яг л коллаген өөрөө ч гэсэн дотроо өндөр тунтай, бага тунтай гэж байдаг. Яг эдний брендийн би бага тунтай коллагеныг харуулъя заяа. Энэ бол бүр хамгийн бага тунтай шүү. Энийг уугаад бүр ингээд огцон мөчлөлт харыг бол харахгүй. Энэ ингээд өдөр тутамдаа би ингээд байнга уудаг. За энэ болохоор энээс арай их тунтай. Гэхдээ бүр өндөр нас биш. Бүр өндөр нь болохоор шингэн ийм нөгөө уудаг байгаа. Тэр нь бол бүр ингээм хамгийн өндөр тунтай гэж явагддаг. Тэгэхээр эхлээд бие жоохон тасах үднээс эхлээд та энийг хэрэглэх ч юм уу те. Тэнгүүтээ дараа нь энийг хэрэглэж үзэх ч юм уу. Эсвэл бүр огцом ингээд үр дүн өсмээр би угаасаа ингээд коллаген хэрэглэдэг байж аад нэг үр дүн харахгүй гэж байгаа бол шууд тэр нөгөө өндөр тунтай шингэнийг нь хэрэглэх. За тэгээ энэ коллаген дотор болохоор 90 ширхтээ 3 сар хэрэглэнэ гэсэн үг. 10 ширхгээр ингээд пакетлсан байгаа юм. Би бүр анх энийг уужсан байхгүй юу. Тэгээ би ингээд угаасаа түрүү миний нөгөө сторийн скриншотыг харсан мэт 10 сартай. Би хамгийн анх энэ коллагеныг уужсан. Ер нь энд тэгтээ дуртай, гоё амттай. Энэ коллагеныг болохоор өдөрт нэг ширхгийг юугаарч даруулж ууж болдог. Ихэвчлэн ер нь илүү нүг хүнд хоолны дараа ер нь хэрэглэх дуртай. Яаж бодсон ер нь
хүн ер нь жоохон ходоодоо хайрлаад дандаа л ер нь витаминч бай, хэдий хүний бие сайн витаминч байсан ч гэсэн заавалчгүй би хүнд хоолны дараа уудаг. Одоо өдөр амжихгүй байх юм бол би дандаа оройн хоолны дараа уудаг гэсэн. Тэгээд энийг шууд ингээд завдлаа. Бэлдэж авчирдаг байж. Усаар даруулаад уугаарай. Тэгэж шууд ус байхгүйсэн ч гэсэн ингэж ууж болно. Тийм муухай онцгой амт мод бол байхгүй ерөөсөө. За тэнгуүтээ энэ бүр хүмүүсийн бүр амар хайртай витамин. За энэ хоёр бол комбо. Энэ бүр яг зориултын нөсөө талбай эсрэг витамин. Одоо нөсөө талбай чинь өөрөө мелатонин гэдэг бодисоос ингээ ялгардаг шүү дээ. Тэрийг нь ер нь бол ингээ дарангуулдаг гэсэн. Давхар коллаген уугаад тэгээд энэ нөсөө талбны эсрэг энэ витаминаа хэрэглэх юм бол нөсөө талбай чинь ер нь бол аим гоо ингээ жигдэрдэг. Гэхдээ та ингээд нэгийг угаал ингээд болоод одоо нэг ингээ авцсан шүү дээ. Энд чинь одоо дотроо 30 шигтэй байхгүй. Энийг ингээл 1 сар уулаа. За одоо ингээд гоё болчих болов үү гэж ер нь бол тийм юм байхгүй. За тэр угаасаа насны би нүүн сая бичлэгийн хин хэлсэн шүү дээ. Насны юмд бол дөнгөж 20 гараад явж байгаа бол аим хурдан нүлээ авах байх. Гэхдээ одоо ингээд 30 гарсан хүний хувьд те 30 гараа 40 гараа тэгж байгаа явж байгаа бол байнга л хэрэглэх хэрэгтэй. Юусэн ингээд хурдан сайжруулдаг юм гэж бол үнэхээр байхгүй шүү дээ. Яг л тэр чинь аим хүчтэй бүтээгдэхүүн байна гэсэн үг. Яманда тэр чинь ингээд хэдий ингээд гоо сайхан гоё ойлгоод байгаа ч гэсэн биеийн ямар нэгэн хэсгийг ингээд муудах чижээс магадгүй. Тийм болохоор зүгээр л гоё зөөлөн аргаар нь тогтмол гоё хэрэглэж авах хэрэгтэй. Юм болгоноос нь хурдан үрдэн бити ингээд харж агаарэ. Тэр болгон чинь маш хүчтэй бүтээгдэхүүн гэсэн. Өөрт хэрэгтэй за ямар витамин уух хэрэгтэй юм бол зоолч юм уу те. Тэр юмнуудыг би бол ер нь ингээд ойр тойрныхоо хүмүүсээс ингээд за чи энийг хэрэглээрээ энийг хэрэглүүл өстой гоё юм байл штэ гэдэг юм ерөөсөө сонсдог байхгүй юу. Тэнгүүд хүмүүстэй яаж ингээд өөртөө ингээд яг нөгөө сайжруулмаар байгаа юмдаа таарсан юмнуудаа яаж олд юм болоо гэж би бас бүр амар гайхдаг. Ерөөсөө нэрм энэ брендийг хаанах ямар брендийг юуг нь ч ерөөсөө хэлээгүй юм биш үү? Nutri-Day гэдэг брэнд нь өөрөө Солонгосын брэнд. Тэгээ Солонгост бол маш том брэнд байгаа. Бүр маш олон төрлийн витаминтай. Гол нь ингээ баталгаатай тээвэрлэлтээр авчирч байгаа учраас би өнөөл ингээ амар найддаг. Ийм юм надад бас хийчиж. Peel box гинэ. Энэ нөгөө дотор нь ингээ витамин ч юм уу ийм юмнуудаа ингээ 6-аар ингээ хуваагаад хийчих юм байна. За тэгээ энэ усныхаа савыг нөхсөн байна. За тэнгуүтээ за би энийг хэрэглэж байгааг байхгүй. Энийг бүр хэрэглэхээс бүр үнэхээр догдолж байна заяа. Би амьдралдаа ер нь бол бүр ингээд амар урт устай байж үзээгүй. Миний баг амьдралдаа баг урт ус баг энэ ах заяа. За тэгээ та нар ингээд бас ингээд бичлэг болгон дээр миний үсийг ер нь ингээд хэр өөрчлөгдөж байгааг бас ингээд гоё анзаараарай заяа. Тэгээ би одоо үнэхээр ингээд үсээ гоё урт ургуулмаар байгаа байхгүй юу? Тийм болохоор би энэ биотин авсан 10,000-тай биотин юм бэлээ. Өндөр тунтай биотин. Үсэндээ бас нэр амар их анхаардаг. Хүн гоё ингээд залуу байхдаа л ингээд үснээрээ гоё явж болох юм шиг надад санагддаг байхгүй. Одоо чинь үс мүсийг ч гэсэн ингээд урт үс мүстэй бүр ингээд амар урт би бүр ингээд нуруу ингээд доош ингээд авсан бүр тийм урт үстэй болмоор байгаа байхгүй. Тэгээ тийм үс мүсийг хүртэл би одоо ингээд 50 гарчаад ч юм уу 60 гарчаад би бол тийм урт үстэй ингээд явж чадахгүй байх гэж бол би бол өөрөө ингээд төсөөлдөг байхгүй юу. Өөрөө ингээд төсөөлдөг байхгүй юу. Ингээд тэр чинь ингээд үсэндээ түүхтэй толгой ингээд байнга өвдөө дараад хэрвээ ингээд даралтны асуудалтай бол тэр чинь ингээд даралт ихсэн тий хүзүүгшөөл яваад байна гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр би одоо ингээд тэр хүртлээ байж болохоороо ингээд өөрийгөө ингээд бүхэл талаас ингээд харж үзье. Өөрийнхөө ер нь ингээд ямар төрхтэй байж болох би бүгдийг нь гоё залуудаа ингээд хармаар байгаа. Тийм болохоор би туршиж үзмээр санагдаад байдаг. Би бүгдийг туршиж үзмээр л санагдаад байдаг. Энэ сайн гэл энийгээ ганцхан хэрэглэх биш. Дахиад нэг өөрийг үзээл одоо эн чинь ингээд жил ирэх тусам гой бүтээгдэхүүнүүд, гой технологитой тий улам л ингээд технологийн сайжраал янз бүрийн гоёороо ингээд юмнууд чинь гараад байгаа байхгүй юу. Тэгмүүд нэгэн дээрээ л ингээд гацаад ахаар дээрээс нь нэг юм удаан хэрэглээд ахаар угаасаа хүний бие тасчдаг. Би чинь угаасаа тасчих юм бол тэр бүтээгдэхүүн чинь ямар ч нөгөө нөлөөгүй юм шиг санагдаж штэ тий. Тэнгүүд яг үүндээ тэр чинь тэр бүтээгдэхүүн муудсан биш. Зүгээр л би өөрөө тассан байгаа учраас тэр бүтээгдэхүүнийг тэр бүтээгдэхүүний үйлчилгээг нь хүлээж авахгүй байх гэсэн үг штэ тий. За тийм байна. Өнөөдрийн бичлэг бол гоё төрөх гэж байгаа төрсөн шинээр ээж болох ч байгаа ч юм уу те тэр ээжүүдээ үнэхээр гоё урайлмаар байна.
та хүүхдтэй яг ингээд дөнгөж төрөх гэж байгаа хүүхдтэй юмаа бэлддэг шиг өөрийнхөө биендээ ээж хүн яг өөрийнхөө биендээ зориулсан ямыг заавал яг өөртөө аваарэ. Ерөөсөө бити өөрөөсөө ингээд мөнгө санхугээ харамлаарэ. Яагаад гэвэл чинь таны ирээдүйд хөрөнгө оруулахгүй болохоор ээж ч гэсэн тийч ингээд маш том зүйлийг бүтээж байгаа биеэсээ дахиад нэг бие үүсгээд гаргаж яана гэдэг чинь өөрийнхөө юм ингээд хоёр хуваагаад байна гэсэн үг шүү дээ. Тийм болохоор өөрийнхөө биеийг гой төлжүүлээрэ, тэнхрүүлээрэ. Тийх тусмаа та улам л гой ингээд төрсөн хүмүүс чинь ингээд улам л ингээд гой ингээд өнгө ороод идэх байхгүй заримдаа. Зарим хүмүүс чинь ингээд улам л гой толигаал, улам л гой олгоол. Тийм болохоор ээж хүн ч гэсэн өөртөө яг хүүхдтэй юм авч байгаа шиг адилхан өөртөө юм аваарэ гэж би гой уриалмаар байна. Зүгээр ингээд энгийн бид нар шиг над шиг энгийн зүгээр ингээд хүмүүс яаж ингээд ийм гоёор ингээд байгаад байна. Энэ одоо 30 гарчаад тий 30 гарчаад 40 гарчаад яаж ингээ 10 насаар ингээ жоох юм шиг харагдаад байна ч юм уу те. Харсан ямар гоё юм бэ? Ямар гоё бие авчид ямар гоё нүрэ бодод. Юу ирэлт юм бол гэд би бүр тэрийг амар сонирхдаг байхгүй юу? Яг ингээ зүгээр ингээ энгийн хүмүүсийн тэр гоё том том модууд бол угаасаа биднээсээ илүү ингээд санхугээ зарцуулж тэдний ингээ ажил үүрэг учраас нүүр царай нь болоод ч юм уу те. Угаасаа тэдний үүрэг учраас угаасаа гоё явж байгаа байх гэж бол боддог. Энгийн бид нар шиг хүмүүсийг бол гоё явж байгаа юм бол асуумар санагддаг. Гэтэ би одоо цаашдаа яварна асууна гэж бодож байгаа. Найз нөхөд ч юм уу те чиний танил ч юм уу хязгаарч чамд ингээл зүгээр гинт байжсэн чатарч оронгота. Хөш би энийг хэрэглэсэн чинь амар гоё юм л шүү дээ. Чи энийг хэрэглээд үзчихье. Энэ үнэхээр ингэдэм бай, тэгдэм бай ч юм уу те. Тийм юм бол хийж чамд хэлэхгүй. Би бас ингээд инфлюенсеруудын инфлюенс хийж байгаа юмнуудыг бас үзэх амар дуртай. Яа тэгвэл би хязгаарч зүгээр ингээл гэртээ ингээл хүүхдүүдэд хараад ч юм уу те ингээ байж захта хязгаарч би тэр брэндүүдийг ч юм уу тэр бүтээгдэхүүнийг ч юм уу мэдчих авах боломжгүй байхгүй юу? Харин ч би бүр ингээд тэр инфлюенсерүүдэд бүр ингээд амар баярлалтай шүү дээ. Тэд нар инфлюенс хийлээгээд тэр бүтээгдэхүүнийг ингээд сурталчлаад би энийг хэрэглэсэн энэс амар гоё юм билээ шүү дээ. Та нар энэс ингээд тэгдэг гэд хэлж байгаа ч гэсэн угсаа ямар ч тэнэг хүн судалгаа хийж л таараа гэж боддог. Би тэгэл амар олон хүмүүсийн тэр инфлюенсүүд ингээд зүгээр ингээд сосоол байдаг. Өөртөө ингээд хүлээж аваад энэ ингэж ярьж ирсэн, энэ тэгж ярьж ирсэн. За тэгвэл өөрсдийнх нь юм руу ингээд нэг ороод хараатий. Ингээд тийг гэдэг ингээд өөрөө ингээд судалгаа хийгээд давхар чеклчдэг байхгүй юу? Тэгтээ тэхээсээ өмнө би тэр брэндүүдийг өөрийнхөө хүчээр ер нь бол ингээд мэдэж авч чаддаггүй байхгүй юу? Яаж авч чадах юм? Угаасаа хэрвээ уцаа авахгүй бол зурагт үздэггүй бол те зөвхөн ингээд амар завгүй ажил гэр тэгэл хүүхдүүдэд хаардаг тийм хүмүүс бол угаасаа тийм юм мэдэх боломжгүй байхгүй юу? Тийм болохоор зүгээр л би тэр инфлюенсерүүдийг бүр ингээд анх амар дагаад юмнуудыг зүгээр ингээд сонсчдаг. За тийм байна. За тэгээ дараагийн имжлэг хүртэл төвөр баяртай.